Телевизийн урд суугаад олон ангид киног өдөр бүр шимтэн үзэхэд бидний цаг хүрэлцэхгүй тохиолдол бий. Өдөр тутмын завгүй амьдрал хаяа нэг тохиолдох гинтийн зайлшгүй ажил гээд олон зүйл бидний дуртай киногоо анги алгасан үзэхэд хүргэдэг. Тэгвэл бидний энэхүү завгүй амьдралд таарсан олон ангид киноны нэг төрөл бол ситком гэдэг нэгэн сонирхолтой төрөл юм. Ситком гэж юу вэ? Ситком гэдэг нь situation comedy буюу үйл явдлын инээдэм гэдэг үгийг тавчилсан хувилбар юм. Анх радиогийн салбарт өргөн дэлгэрч байгаад өдгөө телевизийн олон ангид киноны нэгэн томоохон төрөл болтлоо хөгжижээ. 시트콤은 스탠드업 코미디하고 달리 시트콤 киноны утга агуулга нь гэр бүл, ажил гэх мэт хүний ердийн өдөр тутмын амьдралд болж өрнөж байгаа үйл явдлыг тусгадаг. Ингэхдээ үзэгч ажиглагчдын инээдийг нэмж өгдөгөөрөө онцлогтой. Дэлхийн хамгийн анхны ситком I Love Lucy нэртэй кино юм. I Love Lucy ситком хэдийгээр тэртээ 1950-аад онд гарсан ч одоо хүртэл Америкийн хаанч хүмүүс үзсээр л байгаа сонгодог гэж хэлж болох үс болсон. Энэхүү дэлхийн анхны ситком нь энэ төрлийн киноны талаар суралцж байгаа хүмүүст сурах бичиг болох үс бүтээл гэж хэлж болно. 시트콤이라고 볼 수 있습니다. Манай үзэгчдийн сайн мэддэг шилдэг ситкомын тоонд Америкийн NBC телевизээр бүтэн 10 жил үзэгчдийг хөгжөөж байсан найзууд цуврал 1987 оноос өдий хүртэл үргэлжлэн гарсаар байгаа Симпсоныхан болон өнгөрсөн 3 дугаар сард хамгийн сүүлийн ангид гарсан би ээжтэй чинь хэрхэн танилцсан бэ зэрэг телевизийн цувралуудыг нэрлэж болно. 처음에는 이제 1987 онд KBS телевиз Америк нэгдсэн улсын Cosby Show нэртэй гэр бүлийн агуулгатай ситкомыг шинжилэн хийсэн нь манай улсын телевизийн салбарын анхны ситком байлаа. 그러다 Тухайн үед ситком нь Солонгос төдийлөн танигдаагүй байсан бөгөөд өдөр тутмын амьдралд өрнөдөг үйл явдлуудыг харуулсан учраас үзэгчдээс өндөр үнэлэмжийг авч байлаа. Улмаар SBS телевиз 1993 онд Уу докторын хүмүүс киног бүтээсэн нь Солонгос ситкомын эхлэл гэж хэлж болно. Энэхүү Солонгос ситком улам бүр хөгжсөөр 2000 онд NBC телевиз 3 найз киног бүтээсэн нь нэлээд амжилт олж үзэгчдийн 37% нь үзсэн гэсэн өндөр үнэлгээг авч чадсан. 3 найз инээдэн зурал. Сүүлийн жилүүдэд Азийн кино урлаг хүчтэй хөгжиж байгаа гэдэгтээ хинч маргахгүй. Тухайлбал ач үтгэрийн явдал нэртэй Хонконг киноны зохиолын дагуу Холливуудын алдарт найруулагч Мартин Скорсезе Departed киног бүтээсэн бол Ричард Гирийн тоглосон Shall We Dance кино Япон киноноос Сандра Буллок, Киану Ривз нарын хамтран тоглосон Нуурын эргийн байшин кино Солонгос киноны зохиол гэдгийг манай ихэнх үзэгчид мэдэх байхаа. Дашрамт дуулахад Солонгосын SBS телевизийн амжилттай бүтээлүүдийн нэг эхнэрийн урих киноны форматыг ашиглан 2012 онд Филиппин улсад амжилттай дахин бүтээсэн байна. 3 найз инээдэн зурал. Боловсрол суваг телевиз Монголын үзэгчдэд зориулан ситком төрлийн олон ангид кино хийх санаачилгыг гарган одоогоос 10 гаруй жилийн өмнө Солонгост амжилт олсон 3 найз киноны Монгол хувилбарыг хийхээр болжээ. Намайг Сүдийн Батулга гэдэг. Би энэ 3 найз киноны найруулагчаар ажилласан. Энэ одоо энэ миний онгохоор орчихлоо доо. За стоп заги. Юу яа. Анаа За яг уу. Энэ кинонд орох болсон 2-3 хүндэтгэх шалтгаан байдаг. Нэг олон ангид гэдэг утгаараа бас орох сонирхол. Хоёрт бас энэ киноны жанр нэг гоё тийм ситком. Тэгээ миний барьж үзээгүй бас хийхийг хүсдэг тэр жанраар тэр юугаараа бас их татсан юм. 3 дугаарт нь болохоор энэний бараг 6 болтын 50%, 60% нь павильон дотор авна.
гэсэн нэг тийм төсөөлтөй байсан болохоор бас намайг их татсан л да. Солонгосын MBC телевизийн уран бүтээл 3 найз кино 2000 онд дэлгэцнээ гарч хөгжилтэй хүүхдэд залуусын түүх тухайн үедээ үзэгчдийг нилээдгүй хөгжөөж чадсан гэдэг. Солонгосын 3 найз киноны хамгийн ухаалаг нь болох эмч залуу Чон Ун Иний дүрийг манай кинонд Unitel компанийн ажилтан төгөлдөр болгон өөрчилжээ. Харин байнга л бүтлгүйтэж бусдыгаа хөгжөөж явдаг Алиа залуу Пак Самнёны дүрийг гинэн цайлган сайхан сэтгэлдээ санчир, фитнесийн багш Юнда Хүний дүрийг хөхөмсөг залуу Цэрэн далаа болгон өөрчилсөн байна. Олон ангид киноны одоо найруулагчаар ажиллах бол миний анхны тохиолдол. Тэгээд бас их сонир сайхан байдаг юм байна. Бас ч их хэцүү байдаг юм байна. Боловсрал суваг телевизийн санаачлан бүтээж байгаа 3 найз инэдмийн цувралын гол дүрүүдэд Монголын хошин урлагийн хамгийн отхон Emoz Production-ийн тоглосон юм. 3 найз инэдмийн цуврал. Үзэгч та бүхэнд харагдаж байгаа энэхүү студид 3 найз киноны гол дүрүүд болох Төгөлдөр, Санчир хоёрын амьдардаг гэр, Төгөлдрийн ажил болох Unitel компанийн офис, 3 найзын байнга үйлчлүүлдэг ресторан, хаяа нэг үчиг өнгөрүүлдэг пабыг цогцлон бүтээсэн байна. Яг л жинхэнэ юм шиг харагдаж байгаа биз? Энэ бол мэдээж Монголд хамгийн том Монгол кино нэгтгэлийн 750 студи юм. Энд киноны зураг авалтын 60-аас 70% нь өрнөсөн байна. Энэ бол Төгөлдөр. Ямар ч багт залан чиглүүлэгч, удирдагч гэж байдаг шүү дээ. Төгөлдрийг манай 3 найзын удирдагч нь бас ээж нь, аав нь гэж хэлж болно. Багасаа онц сурлагтан, гавл толгой байсан тэрээр одоо ч гэсэн найзуудынхаа дунд хамгийн мундаг нь. Төгөлдрийн дүрийг Emoz Production-ы чадварлаг жүжигчдийн нэг Тэмүүжин буюу Темко бүтээсэн байна. Гүү надад чи Гүй та хэрэглээд үз. Хэрэглээд үз. Алив. Юу хамааха би танд хэлсэн шүү дээ. Би зөвшөөрч чадахгүй гэж. Хэмээс Чи бас гооч шүү дээ. 50 хамааха. Чи надад бити юм өсөж цэвдүү сэтгэл гаргалаа тэхүү. Чи та буруу ойлгох тийш та хараа. Би хараад яагаад зөвшөөрч чадахгүй? Та өөр хүнээс гуй заа юу. Үгүй өөр хүн байхгүй би айлын ганц. Тэгээд чи өдөрийн цусны бүдэг яг таарч байгаа. Надад чамаас өөр хүн байхгүй шүү дээ. Би гуйж шүү дээ тэхүү. За тавьчихал та. Та яагаад байгаа вэ? Чи надад хайрцагт хатамж гаргалаа тэхүү. Би тань үгүй гэж хамааха. Та өөр хүнээс авчихгүй та ямар сони юм бэ та? Надад өөр сонголт байхгүй. Тавь та. Ой дараа. Хүш. Галзуурчич. Ой, за тийм шүү. Чиний бат байгаа шүү биш шүү. Чиний бат байгаа шүү биш. Тавь та. Яагаад байгаа вэ? Би гооч. Яагаад байгаа вэ? Боловсрал суваг телевиз Emoz Production хамтран бүтээж байгаа телевизийн олон ангид 3 найз инэдмийн цуврал кино та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Тэгэхээр энэхүү 3 найз инэдмийн цуврал олон ангид киноны Төгөлдөр хэмээх гол дүрийн залуугийн дээр тоглосон. Тэгээд энэ Төгөлдөр гэдэг залуугийн маань дүр бол найз нөхөд дундаа, үеийнхэн дундаа үргэлж найз нөхдөйгөө урайлж, манлайлж, толгоолж явдаг нэг юм удирдагч залуугийн дээр тоглосон. 19-29-1-1 Ичээч тоор өөртөөсөө. Манай гэр ямар тойрын зодтолдог газар юм уу? Бид хоёрт хэлдэг үсттэй. Бид нар чинь найзууд. Биш тийм биз дээ. Найзууд яасан байх нь вэ? Сая. Найзууд яасан байх нь вэ? Зодтолсон байх нь шүү дээ. Одоо тэгэхээр яах нь вэ? Санчира, цэкүү. Одоо яах нь вэ? Эвлэрх нь вэ шүү дээ. Тийм болохоор заяа. Одоо би биенээсээ уушлал гуугаад гар гараа бариад эвлэр. Сэтгэл дотроо бодож явдаг зүйлүүдээ хэл. Хоорондоо сайхан ярилц. Ойлгосноо? За, эвлэр. Хали.
Сарагийн нүдийг харсан. Яси. Хараагүй юу? Анзаараагүй юу? Нийл тийм зүү. Энэ бол цэкүү. Тэрээр багаасаа өнчирч хоцорсон ч амьдралд гунж гутардгүй, сэргэлэн, алиа зантай, бас нилээд хүүхэмсэг нэгэн. Цэрэн далайн дүрийг жүжигчин анх хоёр бүтээжээ. Удаан утсан. Чи Яасан бэ? Харах шүн хин бэ тийнд. Амтаа харуул харж илээ л дээ. Хүн л авахгүй. Өмсчилт. 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 Тоя. Юу гэнэ? Үе уучлаарай би туяа биш л дээ. Би зэ туяа гэсэн үү? Тийм. Юу туяа? Юу туяа харин? Чи туяа биш. Чи одоо битээ давраад байгаар. Тэгээд 3 найз кинонд Цэрэн далай гэдэг залуугийн ажилласан роль дээр. Тэгээд хамгийн анх манай Тамка Төдөх хоёр саналтай байд. Тэгээд нэр нь юу юм Цэрэн далай гэдэг гоё яваастай. Цэрэн далай миний бие. Өнөөдрөөс эхлээд тусалж ярих амсахгүй. Хэрвээ энэ амлалтаа зөрчвөл өөрийн саналаар энэ гэрээс зайлнаа. Чи арай л амар харгас хэрцгий байгаа юм шүү. Тусалж арих амсахгүй, туслаа арих амсах юм бол зайлан байлна гэж юу гэж байгаа юм бэ? Зайлах юм уу? За бичлээ штэ. Цэкүү миний бие. Гэхдээ чи бүтэн нэрээ бичээ. Цэрэн далай гэд нэрээ бич. Арх ухах дуртай наад нэрээ бич. Цэрэн далай. Цэрэн далай гэж бүтэн бич. Цэрэн далай миний бие. Өнөөдрөөс эхлэж архиа багсагнаа. Багсагнаа. Хүн болгон дөөрийн гэсэн тхимсэн гэдэг мөрөөдөл байдаг баг. Тэгээд ситуаци комедиа гэдэг энэ төрөл олвол дэлхий дээр одоо угаасаа бүх сизнараа гараад Америкт 20 жил гарсан ч ийм нийгмийн эпик цувралууд байдаг. Тэг яг энэ мэтчлэнгээр Солонгост тэгээд тэгээ Монголд бас анх удаага яг энэ нөхцөл байдлын нийгмийн олон ангитай кино гэж цуурчилсан биш. Үйл явдал дээр хэрхэн нөгөө гол дүрийн баатарууд маань зогсож байгаа тухай төвөөс үйл явдалтай кинонд тоглосондоо туйлах баяртай байгаа. Хош! Тэкоха. Сайн байна. Сайн байна. Удаа олцсон шүү те. Өргөсөл. Зүгээр шүү. Юу өргөлжлөө? Дус. Юу яа? Би ингээ яа доо. Зүгт би хийцээ. Багшаа. За ингээ би яа. Өргөсөлтэй. Зүгээр. Хөөе. Чи нахта дахиад уулзаад байгаа юм уу? Харин тийм мэдээгүй хаа. Тахад битээлээ да. Гоч шүү. Ийм гоё юм би юу гэж ахч хэлэхгүй байх юм. Би найзтай хэлж таарах. Ээлдээ зэхгүй хаа. Ээлдээ гоч шүү. Гоч. Тэгвэл чи надтай. Та ямар заваа юм? Би үгүй тантай уулзчихийдیں۔ Битээ солиор. Чи надтай тэр бүжгийнхаа хөргөө октодыг танилцуул гэж ахч. Хөргөө октод уу? Тий. Болно шүү. Амлж гин үү? Амлж гин. Танилцуулах гол би хэлэн шүү. Би хамгийн хөрхөндөө танилцуулсан. Тэгээд энэ кинон дээр бас могоо барьсан, нүцгэн гарсан, согтуу болсон, харах шүн хүнд зодуулж модуулж шалан дээр хөвчмөвч амар сцен товсон. Гэтэл энэ бол жүжигчүүний хийх ёстой ажил гэж боддог. Тэгээд Солонгос дээр бол царай муутай жүжигчин тоглосон гэсэн. Тэгээд Монгол дээр бол их царайлаг жүжигчин тоглосон. Тэгээд нөгөө хоёроос царайлаг л өстэй гэж юу? Энэ тэгээ тарах юм. Би зүгээр энд ажлынхаа амьдрууд амьдарч чадахгүй юм дээр одоо заа. Харин энэ бол санчир. Жинхэнэ бодлианы эзэн гэж хэлж болно.
тэрэн шиг сайхан сэтгэлтэй хүнийг олоход хэцүү шүү. Ингээд санчир шиг бүтэлгүй нөхрийг олоход бас л хэцүү байх шүү. Их чихээ гар дээр эрхэлж өссөн тэрээр найзуудынхаа дунд ч хамгийн эрх, гинэн цайлган, бас их үрлэгэн нэгэн. Бүтэлгүй зангаараа үзэгчдийн хөгжөөг санчрын дүрийг Imos Production-ы үүсгэн байгуулагч Төвшин Түр буюу бидний нэрлэж заншснаар жүжигчин Төөтөө бүтээсэн байна. За хаа би одоо ингэ хойшлоо ухраа гарчээ. Битүү дөрмжлээд байна. Сайн байна уу та? Сайн байна. Чи танад ийм торгомсог материалтай дотоож гин үү? Бага штэ. Их нэртэй юм уу? Цап болоод өгөрөө та нэр. Одоо та намайг их нэртэй хараад байгаа юм уу? Тийм байхгүй ч. Гүйгүй нэг найз охинтой болж байгаа шүү ухаантай. За. Найз охин чи юу? Тарган юм уу, туранхай юм уу? Аль эсвэл хідээр змөр өмсдөг юм? Шиш, тийм тарган туранхай байсан. Хамгийн гол нь айлгүй байхгүй юу? Айлгүй. Тийм айлгүй охин байхгүй юу? Айлгүй гэсэн өнөөдөр би тэгээ анхны шинэ байхгүй юу? Тэгээ аав ээж нь эзэггүй намайг дуудаад байгаа байхгүй юу? За тэгвэл арай энэ юм. Энэ зүг шүү дээ октод. Энэ нэг сонио өнгөтэй юм. Хамгийн гол нь шүү дээ ийм байхгүй юу? Начаангуу цаанаас нь хамаагийн өмнө гэрэлцсэн. Гэрэлцсэн. Тий. Тэгвэл энэ ямар уу? Хөөх. Зүгээр юм шүү. Гэрэлттэй тарина. Тэгээд өмнө өрөө зүгтээ талив хараад та. Бас вэжлахаар. Аль энэ үү? Наач юу вэ? Наач мэдгүй би юм харахгүй. Би энэ дотор шуурах юм. За миний хувьд бол энэ гурван найз гэдэг энэ телевизийн олон ангид сериалын Санчир гэдэг киноны дүр тоглосон. Тэгээ Санчир бол одоо хар багаас өнч өрөөс өссөн, өөрийнхөө ихчтэй төрсөн ихчтэр өссөн. Би одоо энэний дараа орлоо. Бүтлгүй, дурлал дандаа бүтлгүй болж байдаг. Амьдрал дээрээч бүтлгүй, хоёр найзынхаа дунд шүтгүй, энэ бүх юм бүтлгүй байдаг. Тэгээ өөрийнхөө гэгэн хайр дурлалыг олгож байгаа нэг юм залуугийн дүрийг бүтээсэн. Миний энэ дүүгийн харж явдаг өсгөө ирнэ гэж дуулаад аль байдгаар дайлах гэж хүлээж байлаа шүү дээ. За энэ 30 жил дарсан жинхэнэ Итали удаан вино. За хоёлаа. Ондогтойгоо явах. Нэг 30 жил мэлгээд ундааш хэл юм шүү дээ. За наас ид. За энэ манай энэ хүү кинонд болохоор зэрэг манай Монголын үе уран бүтээлчд бүгдээ хамтарч тоглосон байгаа. Одоо миний бид бүхний үеийн төсөлтийн үеийн жүжиг тоглосон, биднээс доошгоо төгссөн жүжиг тоглосон, бидүүдийн дээшиг төсөлтийн маань тоглосон. Бүх үеийн жүжигчд бүгдээ энэ кинонд өөрийнхөө аяцыг шахаж тоглосон гэж би боддог. За тэрний нэг жишээ юм бол одоо миний ихчид тоглож байгаа аяа гэж байна. Наад миний ихчид тоглож байгаа маш их нөмөр нөөлөг болдог. Миний дүр дээр бас өөрийн гэсэн замчаана өгдөг. Миний одоо миний дүү ийм л баймаар байна. Чи миний ихч та бас ийм баймаар байна. Хоёрын тэгээ хоёрынхаа дүрийг бас харилцан ярилцчихдаг. Нэг жишээ бол энэ байна. Чи одоо энэ худалдаа авагч нар чи хаа байна? Хаа байна? Энэ чиний хийх ёстой ажил заа юу? За ороод ирнэ шүү дээ. Яаж орж ирэх юм? Хаалга татаад ороод ирнэ шүү. Чи ажиллаа хийх багт яаж орж ирэх юм? Ихчээ. Чи дэлгүүр мэлгүүр ажиллаж байгаа хүмүүс чинь оймсороо далдаг гэж хүмүүсийг. Тийм үү? Тийм. Их чин далдах юм болоо шүү дээ. Хүнд амар их хүн орж идэг гэж шүү дээ. Хүшээ. Би ч өнөөдөр ямар амьс өмслөө? Ноолор амьс. Хүш ноолор амьсаар даллуул болох уу? Болно. Аль хөл нэг нь. Энд чи баруунаар аваа зүүнээр өдөж баруунаар далдахгүй юу? Баярлалаа мэдээ. За би энэ гурван найз гэдэг энэ олон ангид киноны гол дүр болох Санчирын ихч Цэцгээгийн роолд тоглосон. Тэгээ залуу уран бүтээлчтэй хамтарч ажиллахад маш сайхан байлаа. Миний тоглосон роль бол ерөнхийдөө манай монголчууд ч их ах дүүсэх штэ. Хин нэг нь жоохон яд руу яваага үргэлжийн л одоо ингээд өөрч явдаг тийм ээ. Яг тэрнтэй адилхан би бол тэр Санчирыгаа байнга л баруун зүүн сугандаа хавчуулж явдаг л ийм л нэг эмхтэй дүр тоглосон байгаа. Бас сайхан сэтгэлтэй. Тэгээд дүүдээ байнга бас жоохон хууртагддаг. Тэгэл дүүн дандаа хэрэг хийснийг мэдээд л учиргүй айхтар ингээл уурлал нана санаа гэсэн ч гэсэн их цагаан цайлган сэтгэлтэй ийм хүний дүр тоглосон байгаа. Гурван найз энэдний зурал. Өө нэр ихчээ. Би нэрээ золоо ихтэй сайхан уулзаад. За. Тэгээ таны тухай сонссон чинь та нэрээ найз залуу чинь сэтгэл зүйч гэсэн те яг ах шиг. Оо.
Сарна найз залуутай юм уу? Тийш дээ. Зөв. Сэтгэл зүйчээр аль сургуульд төгссөн? Мойс. Мойса. Уг манай сургуулиуд төгссөн. Тийм биш таарай. Юу хэдэн он төгссөн? Надаас энэ тухай бити асуудаг. Яагаад? Яагаад гэвэл манай найз залуу үхчихсэн. Үхчихсэн. Яана их тийм үү хизээ. Саяхан Гүчөөд ямар хааш юм бэ? Найз залуу нь үхсэн гэдэг чинь хизээ үхснийг асууж яах гэдэг юм? Би яаж мэдхий? Үгс үг гэдэг чинь. Яана. За миний тоглосон дүр маань бол энэ 3 найз Энэдмийн олон ангид киноны Сарна гэж бүсгийн дүр байгаа. Тэгээд энэ дүр маань надаас их хол өөрлөлтөө юугаараа гэхээр миний энэ тоглосон дүр маань өөрийнхөө хайрлаж дурласан тэр залуугийн төлөө бүр эцэс цуцгаа мэдхгүй бүр тэмцэн зүтгэж байгаа тийм юм ихтэй. Чи яа төгөлдрийн ширээн дээр цэцэг тавиад байгаа? Үгүй, би төгөлдрийн ширээн дээр цэцэг тавина уу, байна уу? Чамд юус хамаагүй заа юу. Гачин туулаа нүд царайлч юм. Юу гэнэ? Туулаа нүд гэсэн үү? Тий, чи угаасаа туулаа нүдтэй эзтэй. Үгүй, би туулаа нүдтэй байна уугүй чамд хамаагүй. Мөгийн чи ямар амар юм бэ? Үе. Чи ямар амар жүжигч юм бэ хөөе Сарна? Кинонд миний хувьд Мөги гэсэн дүрийг бүтээсэн байгаа. Наран Солонгогчийн дүр болох Сарна, Мөги хоёр манай киноны гол дүр болох Төгөлдрийн араас ерөөхдөө нэлээхэн ширүүхэн тэмцэлтдэг хоёр бүсгүйн дүрийг бүтээсэн. Ерөөхдөө бол кино маань маш хөгжилтэй. За тэгээ маань миний дүр болохоос ерөөхдөө бас миний хувь хүн талаас бас нэлээд өөр дүр байгаа. За тэр дүрийг бас гаргахад нэлээд хэцүү байлаа. За эрэгтэй хүний араас бас ширүүхэн тэмцэлтэх бас нэлээд бэрхшээлтэй байлаа. Мөн дээрээс нь маш хөгжилтэй байлаа. Хөөе. Тоо чи миний өрөөнд юу гэж байна? Сүү. Баярлалаа. Би харин бэлдсэн. Нөгөө албан татварт оруулж ирсэн үү? Оруулаад тэнд тавьсан байгаа. Юу? Ахлаа. Нэрээ юу? Сара гэдэг хүн тантай уулзах гэж илээ. Тантай. Тэгнэ. Сара. Доор нэг давхар кафед байгаа. 3 найз Энэдмийн зураг. Тэгэхээр Солонгос улстай 3 найз гэдэг энэ хөө теле цуврал маань нэлээд олон жил өмнө хийгдээд зурагтаар гараад тухайн үед солонгосын үзэгчдийг бас байлдан дагуулж ирсэн энэ теле цуврал байгаа. Тэгээд энэ теле цувралыг бид нар бас монгол хэл рүү орчуулад Монголын хөрсөн буулгаж Монголынхоо үзэгчдэд зориулж, Монголынхоо залуучуудад зориулж хийя гэдэг шийдэлээр хүрээд бид нар зураг авалтаа эхлүүлсэн. Тэгээд өнөөдөр ингээ кино маань гарахад бэлэн болсон байна. Энэ кинонд бол одоо Солонгостой гарч байхад нь Солонгосын хамгийн олон одоо мундаг алдартай Энэдмийн жүжигчид одоо бүгд тоглосон байдаг юм аа. Тэгээд бид нар ч гэсэн бас энэ хүн кинонд ажилласандаа сэтгэл маш хөндөр байгаа. 3 найз Энэдмийн зураг. Тэгээ бид хүн ярилцсалдаа энэ 3 найз гэдэг киног үзэхүү. Нэг ихнээс нь дуустал үзчихүү гэсэн яах нь бэ хэрэггүй хэдүүлээ. Бид нар өөрсдөө энэ дүрийг ингэж харж байгаа. Өөрөөсдөө харж байгаа өнцгөр хийя. Тэгэхгүй одоо тэр киног нь үзчихээ. Тэр кинонд яг энэ хүн ингэж тоглож ирсэн гэдэг тийм дуурайх ч гэх юм уу одоо энэ тэндээс нь санаа авах ч юм уу тийм гарах баг гэж бодоод өөрөөсдийнхөө одоо үзэл бодлоор энэ хүний дүр ямар байх ёстой, санчир гэдэг хүн ямар байх ёстой, төгөлдөр гэдэг хүн ямар байх ёстой тэ энэ өнцгөөс бүгд өөрөөсдөө өнцгөөс харж байгаа энэ киног яг огт үзэхгүйгээр тэгээд энэ кино дайлж байгаа гэдгийгсэн. Тэгээд бид хүн үзээгүй юм. Хэрвээ энэ киног одоо ингээд телевизээр гарсны дараа бол за энэ киног солонгос кинотой харьцуулж харъя гэвэл бид нар бол одоо энэ талаар үзчихэд энэ дээр ингэ тоглосон юм байна. Энэ анги дээр ингэсэн юм байна. Санчирийн дүр дээр ингэ тоглосон юм байна. Төгөлдрийн дүр дээр ингэ тоглосон юм байна. Бүгдээ олж харах жишээтэй. Тэгэхээр зэрэг ер нь юмыг бол одоо тэр хийж байгаа зүйлээ орчилж харахгүйгээр өөрөөсөө оюун ухаанаар тунгааж харах юм бол арай өөр болох баг. Тэгээд хамгийн гол тэр солонгос зохиолыг монгол хөрсөн дээр буулгаад
Тэгээд дандаа залуучууд энэ төслөг орсон маш гайхалтай гэж бодож байгаа. Гурван найз энедмийн зураг. Тун удахгүй дэлгэцнээ гарах гурван найз энедмийн цувралд Emoz Production-ы залуус гол дүрийг бүтээснээс гадна үе үеийн олон жүжигчид дүр бүтээлцжээ. Монгол улсын ардын жүжигчин Мегмар Наран, жүжигчин Золбот, ТV Коктейл хамтлаг жүжигчин Цэнд Аюуш, Соломон Баяр, Өнөр Жаргал, Шинэ үе Production-ы жүжигчин Алдарма, Мөрөөдлийн театрын жүжигчин Алтан Цэцэг, Маск, X Tools Production гээд хошин урлагийн чадварлаг жүжигчид болон Монгол улсын Гавьяа Тамирчин Цагаанбаатар гээд олон алдарчнууд тоглосон байна. За тэгээд ямар ч үсэн энэ 40 ангит кино хийж байгаа зөндөө олон бэрхшээлүүд тааралж ирсэн. Энэ бэрхшээлийг бид бүхэн яаж ч давж гарсан. Альва нэг уран бүтээл ихэд дандаа бэрхшээлүүд таардаг. Энэ бэрхшээл болгон бид бүхэн бэлэг байдаг. Тэгээд бэрхшээл болгон бэлэг байдаг учраас бэрхшээлийг даван тулж ирсэн. Тэгээд энэ кинон дээр хамтарч ажилласан одоо бүх уран бүтээлчтэй одоо киноны арт-талд ажилласан бүх туслах ажилчид даам болон энэ киног одоо бүтээхэд гүйцэлцээ үзүүлсэн бүх ивент итгэгч спонсор байгууллагад бүгдэнд нь одоо Emoz Production болон боловсролын хамт олноос та бүхэндээ баярлалаа. Та бүхэн өөрийн кино гарахгүй шүү гэж би хэлмээр байна. Та бүхэндээ баярлж авдаг шүү гэж хэлмээр. Эцэст нь хэлэхэд боловсрол суваг телевизийнхаа нийт хамт олонд талархсан сэтгэлээс илэрхийлэх нь бас зүйтэй болоо гэж бодож байна. Ингээд та бүхэн манаас 3 найз киноноос бид бүхний бүтээсэн дүрийг бас үзэх боломжтой байгаа шүү. За тэгэхээр манай Emoz Production боловсрол суваг телевиз хамтарч анх удаага телевизийн олон ангид 40 ангидын тэлээ цуврал олон ангид кино хийж одоо ингээд үзэгч та бүхнийхээ бүтээл болгох гэж байна. Тийм болохоор бид бүхний бас анхны уран бүтээлийн маань та бүхэн алдаа оног уучлал үзсэн хаа гэх хэлтэй байна. 2014 он айлчлан ирэх торгон мөчөд боловсрол суваг телевиз 3 найз энедмийн цуврал шинэ жилийн тусгай дугаараар үзэгчдэд бэлэг барьж байсан. Одоогор бүгд сайхан л байна. Гэхдээ цаашдаа юу тохиолдохыг хэн ч мэдэхгүй шүү. Шинэ жилийн дугаарыг үзсэн хүмүүс манай 3 найз хэрхэн амьдардаг, хэр хөгжилтэй залуус болохыг харсан байхаа. Тэгвэл энэхүү 40 ангид цувралыг тун удахгүй буюу эрх таваа гарагаас эхлэн үзэгчдэд хүргэх гэж байна. Хаврын стресс тайлж, үзэгч таныг инээдээр цэнэглэх хөгжилтэй 3 найзын тухай цувралыг 4-р сарын 21-ний даваа гарагаас Монголын үндэсний боловсрол суваг телевизээр хүлээн авч үзээрэй. Ямар ч асуудал үл салгах үрдийн нөхөрлөл, хайр дурлалын төлөө хөгжилтэй атлаа ширүүн тэмцэл, амьдралыг үргэлж өөдрөгөөр хардаг залуусын амьдрал гээд эрч хүч бэлэглэх хөгжилтэй бүхнийг 3 найз киноноос хүлээн авч үзээрэй.